Одоо миний дараагийн урах зочин бол оргил чимэг. Оргил чимэг судлаачаас юу асуух вэ гэхээр ерөнхийдөө бол яг хөөхөр бага насны хүүхдийг хүчндэх гэмтэргийн хувьд бол энэ бол ихээхэн далд нуугдмал шинжтэй байна тий. Нилээд ингээ хожим оройтцоо урт хугацаанд үргэлжилсний дараа ингэж илэрч байна гэсэн ийм зүйл байгаад байдаг. Тэгэхээр яг эрх зүйн соёл төрөмс байгууллага энэ одоо төрлийн гэмтэргийг илрүүлэхэд эм чимлэгийн ажилтнууд бас ямар үүрэг оролцоотой байгаа юм. Тэгээд энэ нь одоо хэрэгжиж байгаа юм бэ гэдэг дээр бас мониторинг хийсэн учраас энэ мониторингийнхаа үр дүн дээр тулгуурлаад гэмтэргийн илрүүлэлтэнд өөр бусад мэрэгчлэтнүүдийн оролцоо ямар байна вэ? Юун дээр анхаарах шаардлагатай вэ гэдэг дээр бид нарт товч мэдээлэх үү? Баярлалаа. За сайн байна. Манай судалгаа бол яг их хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв буюу эхнэлтсээр тулгуурлан хийгдсэн байгаа. Тэгээд одоо бид нар яг судалгаа хийхдээ хүүхдийн эрүүл мэндийн тусламжийн одоо ажил үйлчлэгээ үзүүлдэг байгууллага хүчирхээлд хүрсэн хүүхдийг хэрхэн илрүүлж байгаа болоо одоо гомдол мэдээлэл ямар процессор өгч байна вэ гэдгээр мониторинг судалгаа хийсэн байгаа. Тэгээд их хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв нь бол яг энэ хүчирхээлд хүрсэн хүүхдэд одоо эрүүл мэндийн тусламж үйлчлэгээ үзүүлэх төр тусгаалan журам бол өмнө гаргаагүй байж байгаа. 19 оны 7 дугаар сараас эхлэн 3 журам мөрдүүлж ажиллаж эхэлсэн байлээ. Энэ нь болохоор хүчирхээлд өртсөн болон эрсдэл нөхцөлд байгаа хүүхэд ба эмэгтэйчүүдэд эмнэлгийн тусламж үйлчлэгээ үзүүлэх журам үүн дээр одоо нийгмийн ажилтны эрх үүрэг 3-т нь болохоор амиа орлого хийж их хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв төр хүрэгтэй ирсэн өсвөр насны хүүхдүүдэд үзүүлэх сэтгэл зүйн тусламж үйлчлэгээний удирдамж гэсэн 3 журам батлан мөрдөж ажилласан байгаа. Тэгээд эдгээр журмуудтай бид нэр судалгааны хүрээнд танилцаад одоо хүчирхээлд өртсөн нь тогтоогдсон хүүхэд эмэгтэйчүүд ирсэн тохиолдолд эмнэлгийн ямар тусламж үйлчлэгээ үзүүлэх вэ гэдгийг маш сайн журмалсан байгаа мөртлөө одоо тухайн хүчирхээлд өртсөн байж болцшгүй хүүхэд ирсэн тохиолдолд ямар байдлаар илрүүлэлт хийх вэ гэдэг тал дээр нь арай одоо нэг хараахан одоо заавар байхгүй хараахан тийм тодорхой нарийн журамлагдаагүй байсан. Тэгээд бид нар их хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн одоо яаралтай тусламжийн тасгийнхын 3 эмчтэй уулзалт ярилцлага хийх замаар одоо хүчирхээлд өртсөн хүүхэд ирэх юм бол ямар процесс явагддаг вэ гэдэгтэр уулзалт ярилцлага хийсэн байгаа. Тэгэхээр энэ процесс нь яаж явагддаг гэхээр хамгийн эхлээд эмчийн үйлчлэгийн явцад бэлгийн болон сэтгэл зүйн эсвэл бие махбодын хүчирхээлд өртсөн байж болцшгүй хүүхэд гарах юм бол одоо тийж сэжиглэх юм бол хүүхдээ асран хамгаалагчаас нь тусгаарлаад одоо бүтэн биеийн үзлэг буюу хүүхдийг бүрэн нүцгэлж үзлэг хийдэг байгаа. Тэгэхээ хажуугаар асуумжаа наривчлан асуудаг. Тэгээд энэ бүтэн биеийн үзлэг болон асуумжаар одоо хүчирхээлд өртсөн гэдэг нь илүү тодорхой болох юм бол одоо харьяат үргийн цагдаагийн газар болон хүүхэд гэр бүл залуучдын хөгжлийн төвийн дэрэгдэх 108 нөхцөлөд дуудлага мэдээлэл өгдөг байгаа. Тэгээд энэ дуудлага мэдээлэл өгсөний дараа одоо хүүхдийн одоо эрүүл мэндийн тусламжийн үйлчлэгийг үзүүлэхийн зэрэгцээ хүүхдийг тайвшруулах мөн одоо зөв мэдээлэл тухайн үед нь авахын тулд сэтгэл зүйн зөвлөгөө тусламж үйлчлэгээ бас үзүүлдэг. Энэ дээр эмнэлгийн нийгмийн ажилтны ажил үүрэг болохоор одоо хүүхдийн эрхийг хамгаалах бусад байгууллагуудтай холбоотой одоо хамтарсан багтаа мэдээлэл өгөх тэгээд одоо эцэг их асран хамгаалагчид тухайн хамтарсан багтаа холбоон зуучлах ажиллагааг үйл ажиллагааг хийдэг. Тэгээд эдгээр нөгөө хүчирхээлд өртсөн хүүхдүүд маань дараачийн эмнэлгийн тусламж үйлчлэгийг авахдаа өсвөр үеийн клиникт ханддаг. Энэ өсвөр үеийн клиник гэдэг нь болохоор одоо эхнэлтсэн хилтэс нэгж болон 2014 онд анх байгуулагдсан байдаг. Одоогоор болохоор яг өсвөр үеийн клиникт нэг эмч, нэг сувилагч ажилладаг. Одоо яг энэ сувилагчтайгаа хамт яг эхнэлтсэн үндсэн сэтгэл зүйч болон нийгмийн ажилтнтай хамтарч ажилладаг байдлаар үйл ажиллагаагаа явуулж байгаа. Тэгээд манай судалгаа болохоор ерөнхийдөө яг энэ өсвөр үеийн клиникийг байгуулснаас хойш буюу 14 оноос 18 оны
тайлан дээр нь тулгуурлан хийгдсэн байгаа. Тэгэхээр энэ тайлангаас харахад болохоор 14-аас 18 оны хооронд зөвхөн бэлгийн хүчирхийлэлд өртөж 192 хүүхэд ирснээс 191 нь эмэгтэй, нэг хүүхэд нь эрэгтэй байсан байгаа. Тэгээд нийт бэлгэн болоо одоо бусад төрлийн хүчирхийлэлд өртөж ирсэн хүүхдийг насаар нь авч үзэхээр 10 хүртэлх насны хүүхэд бол 44, 10-аас 16 насны 118, 16-аас 18 насны 50 хүүхэд байгаа. Тэгээд эндээс бидний тодтож харсан юм нь юу гэхээр бэлгийн хүчирхийлэлд өртсөн охтын 28.6% нь буюу 55 охин жирэмсэлсэн байгаа. Тэгээд үүний 36.3% нь 13-аас 15 насны, 63.7% нь 15-аас 18 насны хүртэлх хүүхдүүд байгаа. Тэгээд энэ жирэмсэлсэн охтын 13.3% жирэмсний эхний 7 хоногтой буюу одоо нөгөө өөр хүндэлт хийлгэх боломжтой. Яг судалгааныхаа штэ бүх ингээд үр дүнг танилцуулахаасаа илүүтэй яг одоо юу гэдэг энэ илрүүлэлтэнд энэ эм чимлэгийн ажилтнуудын үүрэг оролцоон дээр анхаарах зүйл юу байна гэдэг дээр нь илүү мэдээлэл. За. Тэгээд ерөнхийдөө бидний ажиглалтаар бол эмнэлгийн тусламж үйлчлэгээ үзүүлдэг байгууллага буюу их нялхаас тэгээд цагдаагийн газар, гэр бүл залуучдын хөгжлийн газар болохоор эрхэх холбоотой ажиллах ёстой байвчиг энэ нь жоохон учир дутагдaltaй байна гэж ажиглагдсан. Яагаад тэгэхээр одоо тэндээс гарч байгаа асуудлууд нь болохоор эмнэлэгт ирсэн хүүхэд одоо эмчийн анхны үзлэхээр хүчирхийлэлд өртсөн гэдг нь тогтоогдохгүйгээр мэдэгдэхгүйгээр явж байгаа тохиолдол байгаа. Энэ нь одоо ямар учраас ингэж гарч ийнэ гэхлээр одоо хүүхэд болон асран хамгаалагчийн гэмтэл хүртлийнхаа талаар худал мэдээлэх эсвэл одоо тэр хэсэг газрын зовоор нь хүчирхийлэлд өртсөн гэхээр шинж тэмдэггүй байх зэрэгс болоод эмч тэрийг одоо хүчирхийлэлд өртсөн байна гэд мэдлгүй явуулж байгаа. Энэ дараа нь яаж гарч ирж байгаа гэхлээр цагдаагаас одоо тэдний өдөр тийм нэртэй хүүхэд танаа дээр одоо ийм үйлчлэг хийгдсэн байна. Энэ нь ийм гэмтэрийн хохирогч байсан болцсон байж магадгүй байна. Тийм болохоор одоо энэ хүүхдийн өвчний түүх буюу сториг биднэрт ингэж юу яагач явуулаач гэсэн байдлаар ирдэг байгаа юм. Тэгээд мөн одоо нөгөө нэг за хүүхдэд илрүүлчлээ цагдаа руугаа мэдээлэл өгчлөө. Гэхдээ нөгөө хүүхд маань сэтгэл одоо амралтаараар эмчилгээ хийлгэх шаардлагатай тий дахиад тодорхой хугацааны дараа дахиад үзүүлэх шаардлагатай байхад ирэхгүй юу ячдаг алга болчдаг. Тэгээд хэсэг байж ирсний дараа одоо нэг 6 сарын дараа ч юм уу дахиад хүрээд ирдэг. Эрэхтэй болохоор нөгөө сэтгэл зүйн бүр маш хүнд хэлбэрч хилцсэн амиа оролдлого хийж ирдэг. Тэгээд нөгөө хүчирхийллийн шалтгаан нөхцөл нь арилаагүй байдаг. Яа тэгэхээр одоо нөгөө дундаас нь алуу болсон нэгэн ажилтан маань араас нь болон эрэл сурал хийдэг гэж байгаа. Гэвч нөгөө цагдаатайгаа холбоогүй болчтой гэр бүл залуучдын хөгжлийн газар хамтарсан багтайгаа бас холбоогүй болчтой. Энээс болоод нөгөө нэг илрүүлсэн ч дахиад нөгөө цаад үр дүн хангалттай гарч ирэхгүй байна гэж ажиглагдсан. Тэгээд бид нар энэ дээр нөгөө нэг зөвлөмж дээр иймэрхүү зүйлийг гаргасан байгаа. Одоо хүүхдэд эхнэлгсэн эрүүл мэндийн үндэсний төвийн хувьд болохоор хүүхдэд шаардлагатай эмнэлгийн тусламж үйлчлэгийг үзүүлэхээс гадна одоо яг илрүүлэлт дээр ямар арга замаар ямар зааварчилгааг дагаж эмчнэр асуумжаа ямар байдлаар бэлдэж хүүхдээ яг хүчирхийлэлд өртсөн байна вэ гэдгийг илүү нарийн боловсронгуй болгож журмаа гаргаж мөрдүүлэх хоёр нөгөө өвчтний нэгдсэн мэдээллийн сангаас сайжруулах шаардлагатай. Зарим одоо нөгөө нэг яалтаа тусламж болон өсвөрийн клиник дээр ирсэн хүүхдүүд маань дахиад ирэхэд энэ хүүхэд дахиж ирж ийна гэдэг одоо мэдээлэл өмнө нь бүртгэгдээгүй байх жишээний байт юм билээ. Тэгэхээр өмнө нь бүртгэгдээгүй болохоор бид энэ хүүхэд дахин давтан хүчирхийлэлд өртөд ирээд байна гэдгийг бас мэдэх боломжгүй болчихж байгаа. Хоёрт нь болохоор одоо нийслэлийн цагдаагийн газар, гэр бүл залуучдын хөгжлийн газар их нялхаас гураас бид нар юу тоон баримтуудыг авахд энэ гурван байгууллага маань тоон баримтууданд зөрөөд байгаа юм. Тэгээд юунаас болоод зөрөөд байна вэ гэхэлэр жишээ нь одоо нийслэлийн цагдаагийн газраас тайлангаа гаргахдаа хүүхдийг овог нэрээр нь бүртгэж байгаа юм. Тэрнээс одоо энэ газраас
дуудлага мэдээлэл ирсэн гэдгээр нь бүртгэхгүй. Одоо жишээ нь эхний талхсан үндэсний төвөөс тэдэн дуудлага ирсэн гэдгийг бүртгээгүй болохоор бид нэр ингээс нөгөө одоо эхний талхсаас мэдээлэл өгсөн хүүхдүүд төр цаашаа гэмтэргийн шийдвэрлэлт нь ямар болж өөртөө гарсан бэ гэдгийг мэдэх боломжгүй хязгаарлагдмал болчиход байгаа. Тэгэхээр одоо илүү нөгөө бүртгэгтэй илүү дээл дэлгэрэнгүй бүртгэвэл одоо энэ дээр нөгөө мониторинг хийх боломжтой байна гэх ийм. За баярлалаа. Тэгэхээр ерөнхийдөө бол яг энэ төрлийн гэмт хэргийг илрүүлэхэд төрийн байгууллага хоорондын ажлын уялдаа холбоо мөн энэ чиглэлийн тоо мэдээлэл бүртгэл бол бас хангалттай нэг стандартны нэгдсэн байж чадахгүй байна гэдэг гол одоо дүгнэлтийг биднэрт хэллээ.